Үзэгчдээ мэдээний зочин эхэлж байна. Өнөөдрийн мэдээний зочноор нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ган Зориг бүрэгдээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За өрөө мэнд хүргэе. Та бүхэнд ч гэсэн дэлхийн хөвлийн эрхчлөө өнөөдрийн мэнд хүргэе. За тэгэхээр 5 дугаар сарын 3 бол одоо дэлхийн хөвлийн эрхчлөөний ийм өдөр бол тохиож өнгөрдөг байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд манай Монгол улсын хувьд бол сэтгүүлчдийн эрхчлөө үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх энэ асуудал бол бас дэлхийн бусад улс орнтой харьцуулахад хангалттай хэмжээнд биш байна гэж жил болгон л ярьдаг, хэлдэг. Гэвч өнөөдөр одоо хөвлийн эрхчлөөний тухай хуулиа 2012 оны парламентын дараа нэг хэсэг ярьж байгаад өнөөдрийг хүртэл баталсан зүйлгүй өнөөдрийг хүрчлээ тийм ээ. Тэгэхээр манай Монгол улсад энэ хөвлийн эрхчлөө гэдэг асуудал дэлхийн бусад улс орнтой харьцуулахад яг ямар төвшөнд байгаа юм бэ? Та энэ дээр товчхон мэдээлэл өгч. Дэлхийн бусад хөгжингүй орнуудаас бол жоохон хойш. Хөгжсөн орнуудаас бол бас нэлээд хойш. Хөгжих орнууд дундаа бол бас боломжийн явж байгаа гэж хэлж байна. Яагаад тэгэхээр хэвлэл мэдээллийн эрхчлөө, хэвлэл мэдээллийн тухай гэх юм бол энийг шууд ард иргэдээс нь хамгийн түрүүнд харах хэрэгтэй гэдэг статистик байт юм л да. Тэгэхээр юу гэхээр манай хэвлэл мэдээллийн хөгжил бол одоо юу гэдэг хар үгээр хэлэх юм бол одоо шууд утгаараа хэлэх юм бол бид 100 гаруй телевизтэй тий 200 гаруй сайтуудтай 50 гаруй сонинтой энэ салбартаа 3000-аас 4000 сэтгүүлч ажиллаж байгаа гэдэг ингэхээр бидний энэ салбар хөгжөөж байгаа юм шиг тий. За тэр 1913 оноос эхлээд өдгөөгийн 105 жилийн түүхтэй салбар гэхээр бүр хөгжингүйч юм шиг түүхтэй юм шиг бүхэл бүтэн 100 дамжсан гэхээр ингээд харахаар үнэхээр хөгжилтэй юм шиг тий. Хамгийн гол нь орчин үеийн одоо энэ өндөр хөгжилтэй орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа энэ тексттэй харьцуулаад үзэхээр манай сэтгүүл зөвлөлт тийм хөгжингүй биш. Эдийн засгийн хувьд ч тэр байгаа байдал боловсролынхоо мэдээлэл болж авч байгаагаараа ч тэр тийм сайн биш. Гэхдээ ажиллаж байгаа хүмүүс бол байгаа. Салбарууд бол хэвлэл мэдээллүүд бол байгаа. Мэдээлэл маш сайн мэдээлэл болж авдаг. Түүнийг боловсруулдаг, олон талыг барьдаг, олон талын их сурвалжуудыг дурддаг. Тэ ийм хэвлэл мэдээлэл бол байгаа. Хөгжлийн үед бид цаашаа хөгжил ярих арай болоогүй байна. Бид хөгжиж л байна. Харин илүү яаж хөгжүүлэх вэ гэдэг чинь хүн рүүгээ чиглэж, өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн ажилтнууд руугаа чиглэж, сэтгүүлчд рүүгээ чиглэлжээд тэднийхээ нийгмийн асуудал, тэдний боловсролын асуудал руугаа чиглэлжээж бид хөгжлийн тухай ярина гэхээс биш одоо юу гэдэг ганцхан нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны Ган Зориг ч юм уу түүний багийн ярихгүй байгаа. Энийг бол Монголын нийт хэвлэл мэдээллийн ажилтнууд чи би тэр энэ гэхгүйгээр сууж байгаа ярих нь зүүн асуудал. Өөрөөр хэлбэл жоохон шинжил ухаанч талаас нь тоо баримттай, факттай. Гэтэл бид дэлхийгээс нэг ч олдчихоогүй бас нэг ч ойртчихоогүй дундыг барайл явж байгаа гэж хэлнэ байна. Тэгэхээр олон жилийн одоо туршлагатай гэдэг юм уу энэ салбарт бас олон жил ажилласан хүмүүсийн ярьж байгаагаар бол манад эргэцэн орчин маш дутмаг хангалттай байна гэж зүйлийг ярьдаг л. Жишээлбэл одоо сэтгүүлчдийн дуу хоолойг боогдуулах ийм төрлийн жишээлбэл одоо саяхан батлагдсан зөрчлийн хууль байгаа тийм 17 оны 7 сарын 1-ээс хэрэгжижсэн зөрчлийн хуулинд бол ялангуяа сэтгүүлчдийг одоо боомлсон иймэрхүү зүйл залтууд маш ихээр орчжээ гэдэг ийм зүйлийг бол яриад байгаа шүү дээ. Та энэ тал дээр судалгаа хийсэн болов уу? 7 сарын 1 буюу 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуульч нь бол анх хэвлэл мэдээлэл бол олон нийт сурталчилгатай. Энэ бол хорихгүй, цагдахгүй. Та нарыг зөвхөн торгоол өнгөрнөө. Хэрвээ асуудалтай байвал хорихгүй л гэсэн үг шүү дээ. Зөвхөн санхүүтэй ч ярина. Санхүүгийн эрхчлөөтэй ч ярина л гэсэн хууль баггүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийг 20 сая төгрөг, хувь хүн буюу сэтгүүлчийг 2 сая төгрөгнөөр торгонолгдсон байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт нэг 50 орчим сэтгүүлч нэг 100 гаруй сая төгрөгөөр торгуулсан байна. Өөрөөр хэлбэл улсад энэ торгуулийн мөнгөийг төлөө явж байгаа гэсэн үг. Тийм. Эрүүгийн нэлээдийн хэрэгүүд байж байгаа. Эрүү өсчихсэн. Өөрөөр хэлбэл сэтгүүлч ажиллаа хийснийхэн төлөө өөрөө зохиож бичээгүй. Тэгэхээр юу гэхээр энэ зөрчлийн тухай хуулийн эрүүгийн хуулийг бид эргэж харах хэрэгтэй. Ийм цаг болчихсон байна. Яагаад тэгэхээр энэ зөрчлийн тухай хууль чинь зөвхөн ганцхан хэвлэл мэдээллийн салбарт биш. Бусад бүх салбаруудад авч хэрэглэхэд амьдрал дээр одоо юу гэдэг зарим зүйл залтууд нь одоо хэрэгжих боломжгүй, амьдралд нийцээгүй,
одоо хитрхи тасарсан ч гэх юм уу, эсвэл хитрхи холтцсон, хитрхи зохимжгүй ийм зүйл залтууд маш их байна. Яг энэ асуудлаар яг энэ хуулийг одоо эрүүгийн болон зөрчлийн хууль, ялангуяа зөрчлийн хуулийг шинжилсэн хариулгая гэдэг одоо хууль зүйн яамн дээр, хууль зүйн яамны дэд сайдаар халуусан ажлын хэсэг ажиллаж байгаа юм бэл. Тийм учраас нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо хууль зүйн үндэсний хүрээлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл, хэвлэлийн зөвлөл, Global International гэх мэт энэ байгууллагуудтай Монголын сайттай холбоо, үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо гэдэг сайтуудын ассоциац гэдэг энэ хэвлэл мэдээллийн төлөө ажилладаг энэ олон байгууллагуудтай нэгдэж нийлээд хамтдаа одоо энэ зөрчлийн тухай хуулийн шинжилсэн хариуллага нэмэлт өөрчлөлтөөр хэдүүлээ санал онолоо тусгая, оролцъё, идэвхтэй байя. Энэ манай салбарын асуудал бас энд үнэхээр өргөн хүрээнд явагдаж байгаа учраас бид энэ дээр орох ёстой гэдэг юм уриалгыг гаргаад бид одоо ажилд орцсон явж байгаа. Зөрчлийн хууль бол ерөөсөл хамгийн түрүүнд манай хэвлэлийнх нь ялангуяа сэтгүүлчин мэдээлэл олж авах. Нөгөө нэг хардах хэрэг. Нөгөө мэдээлэл олж байгаа түгээх хэрэгэнд нь үнэхээр тийм үнэхээр онц ноцтойгоор нөлөөлж байгаа. Тий, одоо юу гэдэг тухайн үед энэ зөрчлийн хууль анх их хурлаар орох гээд байж хат манай хэвлэлийнхэн бол нэлээд акцэс нэлээд ажилласан. Тэгтээ дийлээгүй. Яг нэг 100 сая байсныг 20 сая болгоч доош нь болгосон. Өөр юм бол ерөөсөө хийгээгүй, яг л ажлын хэсэгнэр явцсан. Одоо болохоор бол одоо арай өөрөөр ажиллая. Энийг өөрчлөх шинжилэх хэрэгтэй юм байна. 7 сарын 1-ээс хойш ч бид нэр бараг 8-9 сар хэрэгжилсэн шүү дээ энэ хуулийг. Энэ хугацаанд өчтөчнө. Энд өртдөг хүмүүс нь юу гэхээр сэтгүүлчд байна, тэгээ жолооч нар байна. Жолооч гэхээр бараг л одоо энэ Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа бүхэл автомашин барьдаг хүн болгон л явж ш зөрчлөө хууль. Дээрээс нь одоо энэ гэр бүлийн хүчирхийлэл гэж харагдаж байна. Одоо маргаан байна. Эн чинь бүгд зөрчлөгийн хууль руу явцсан. Нэг ахуйн шинжтэй юмнууд. Дандаа тэргээр торгуулдаг. Ийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг зөвхөн хэвлэл мэдээллийнх ярьж байгаа юм шээ. Энийг манай салбараас гадна бусад бүх салбарын хүмүүс энд бол үнэхээр хэрэгжихгүй байна. Бүр мэрэгчлээ хуульчид нь хүртэл ингэж ярьж байгаа. Тийм болохоор юу гэдэг энэ салбарынх маань нийлээд энэ ажлын хэсгээр дуу хоолойгоо өргөө явах хэрэгтэй. Энэ хууль хэрэгжилт нь магадгүй хэрэгжүүлж байгаа хүмүүс хэрэгжүүлэх ёстой газар нь сайн хэрэгжиж байгаа л гэж хэлэх байх. Тэгтээ бид ийм нэг одоо юу гэдэг торгодог ямар коммунист орн биш үү? Арчилсан орн шүү дээ. Нөгөө дөрөвдөх цацгал хэвлэл мэдээлэл нь хаана вэ? Улс төрчтөн дээр суучаад бидний мөрдөх ёстой. Дүрм журм хуулиар минь биднийг эргэж буугаад байгаа юм хийж өрөөс болохгүй. Тийм учраас энэ дээр нэгдэж нийлээд ажиллах хамгийн гол нь аль талдаа асуудалгүй байх, аль талдаа нэг айтайхан нэг ийм юм хийх хэрэгтэй гэж бодож байгаа л да. Хууль эрх зүйн шинжилтийн өрөөнд сэтгүүлчдийн дуу хоолойг баамлах ийм зүйл залтууд нэмж ороод идэг. Гэтэл хэвлэлийн эрхчлөөний тухай хууль маань ядаж өнөөдөр сэтгүүлч хүн мэдээлэл олж авъя гэхээр тухайн ноцтой мэдээлэл дэлгэж байгаа хүн их сурвалжин шүү дээ тийм ээ. Их сурвалжин болохоор за танаа хуулийг судлаад үзэх нэ хэрвээ хэрэг явдал хүндрээд шүүх цагдаа дээрээ тулах юм бол их сурвалжаа нууцлнаа гэсэн тийм зүйл залт байхгүй байна. Тийм учраас энэ мэдээллийг өгөх боломжгүй байна. Гэх мэтлэнгийн ингээд алсуураа шууд утгаараа биш ч гэсэн шууд бус утгаараа ерөнхийдөө хэвлэл мэдээлэл ингээд эрхчлөөнд ингээд халдаад яваад байна л. Тэгэхээр энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг хилцэн батлах гэдэг юм одоо улсын хурлд оруулах тал дээр ер нь танай холбоо яаж ажиллаж байгаа? Энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хууль за манай хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн хэвлэлийн хууль чинь дөрвөн зүйл залт өгөх нэг тунхаг шиг юм байдэн шүү дээ. Өөрөөр хэлбэл манай улс төрчдийн хэвлэлийн тухай хууль батлахтай их хориг. Тэгсэн хэрнээ хэвлэл мэдээлэл бол дөрөвдөх засаглал та нар бол те олон түмэн ард түмэн олон нийтийн дуу хоолой энэ гэдэг их гоё тунхаг маягийн ярьтыг. Тэгвэл ийм байна. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо түүний гишүүд дангаараа нэг хийждэг юм аа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлч гэсэн дангаараа хийждэг юм аа. Энэ салбарт ажиллаж байгаа өөрөөр хэлбэл энэ 3-4 мянган хүнийг хамаарж байгаа сонин сайт, телевиз бүгд орж иж энэ салбарын судлаачид тэгээд одоо юу гэдгийг судлаач эрдэмтдэн багш нар тий зөвлөхүүд. Гэхдээ энэ олон энэ салбарт ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан ч гэдэг юм уу тий яг одоо ажиллаж байгаа асуудал болж байгаа асуудлын одоо юу гэдэг асуудал болгоно өөрөх нь ажил өдөр тутмын ажил дээр нь тулгарч байгаа ийм нөхдүүдийг бүгдээс нь санал авч ээж энэ хуулийн ажлын хэсэгтээ
дахин яг ийм байна яг үндсэн хууль шиг авч үзчихэж бид энийг батлуулах хэрэгтэй хурл руу. Тэгэхээр тэргүй Монгол улсад мөрдөгдөх хуулийг улсын хурл баталдаг штэ. Одоо юу гэдгийг салбарын тусыг хуулийг өөрсдөө баталчихгүй л байхгүй. Энэ дээр сайн эрдэмтдтэй, сайн судлаачтай, шинжлэх ухаанч тийм академик хүмүүсээ ажилуулж иж бид нэр хуулиа батлуулдаг. Тийм учраас энэ дээр энэ хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн дээр манай хэвлэлийнхэн бол нэгдэж нийлээд энэ салбарын бүх төрлийн бүс байгууллагууд нэгдэж нийлж ураад дундаасаа ажлын хэсэг гаргаад тэр нь цаашаага энэ их хурлын ажлын хэсэгтээ уялдаад тэгээд одоо манайхнаас гарсан манай салбараас гарсан ажлын хэсэг яах юм гэхээр энэ нөгөө хэвлэлийн эрхчлөөний дугуй маягийн хуулиа нэг арай өөр өргөө агуулгатай тий аль алийг оруулсан хамруулсан эрхийг хамгаалсан ярьсыг өөрсөн ийм хууль байж гаргахын тулд нэлээд тооцоотой судалгаатай нарийн үтсчээж биж бид оруулах хэрэгтэй юм аа. Одоо энэ цаг болсон. Одоогоор бид нэр яг энэ чиглэлд нэгдий, нийлий, хамтраад явъя, юм хий, хүү хаа гэсэн юм нэг ч алга байна. Одоогоор магадгүй одоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл маань сая хурлаа хийгээд шинэ удирдлага бүрэлдэхүүнийг сонголоо. Нийлээ эрт хүчтэй залуу ажиллаж байна. Үгүй бас гайгүй боломжийн бас судлаачд маань бас энэ манай хүнийг бас тойроод ирж явах шиг байна. Үйл ажиллагаанууд нь харахаар бас нэлээ даацтай явж байгаа шиг байна. Тэгэхээр юу гэдэг одоо бид сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл дээр ч юм уу нэгдэж нийлээд тэртээ тэргүй төв байгуулах юм биш нэгдэж нийлээд судлаачдыг Global International-ийн наран жаргал захирлын үгийг аваад бас дээрээс нь хуульчдын үгийг аваад тийм ч одоо наран гэрэлгүйч байт юм уу те дэлгэрний юмч байт юм ийм хуульчдын үгийг аваад дээрээс нь энэ салбарт ажиллаж байгаа багш нарын улсын хүчин бэлтгэдэг сургуулиудын багш нарын үгийг аваад дээрээс нь салбарт ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан хүмүүсийн ажиллаж байгаа сэтгүүл сурвалжлагчдын үгийг аваад үгүй ингээд нэг цаасан дээр ажиллаж нэг прогноз гаргаж агаад энэ хуулийн дээр ингэж оруулъя ингээд хийе гэдэг тийм юм одоо л хийхгүй бол өрн болохоо болцсон байна. Өөрөөр хэлбэл сонинууд нь сайтууд руугаа дайрдаг телевизүүд нь сонинууд руугаа дайрдаг ч юм нэг иймэрхүү хандлага бие биенийг хүлээн зөвшөөрөх юм байхгүй манай салбар дотор юм байгаад байна. Ингэхгүйгээр бид нэгдэж нийлээд явах нийтдээ хэрэглэх нь хэвлэлийн өрчлөөний тухай хуулийн дээр бид нар бол одоо нэмэлт өөрчлөлт оруулах энийг шинжилэн найруулж батлах тэр нь зүйл залт нь амьдрал хэрэгтэй хэвлэлийнхнээ хэрэгтэй за нийгэмдээ хэрэгтэй хэрэгжилж байгаа хүмүүстээ хэрэгтэй хэрэглүүлж байгаа хүмүүстээ хэрэгтэй ийм хууль хэрэгтэй гэж миний хувьд бодож явдаг. Тийм ч учраас ийм манай холбооны зүгээс одоо юу гэдэг энэ хэвлэлийн өрчлөөний тухай хуулийн дээр шинжилсэн найруулга хийх талаар холбогдох хүмүүстэй яриад энэ салбараараа нэгдээд сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлээр Global International хэвлэлийн зөвлөл тий сайтуудын холбоо энэ бүгд нийлээд хэдүүлээ ингээд ажлын хэсэг гаргаад ажиллая гэдэг тийм байлгийг гаргаж байгаа. Утгагүй албан бичгээр бүх төрөнд нь хүрчих байх төлөвлөгөөт ажлууд явж байгаа. Иргэд олон нийтийн шүүмжилдэг бас нэг асуудал байдаг шүү дээ. Монголд түрүүний таны хэлсэнчлэн маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр зарим нь бол яг сэтгүүлчийн үндсэн ёс журамд зарчмыг баримтлаад үйл ажиллагаа явуулж байна. Зарим нь бол одоо сэтгүүлч гэдэг нэрийг ашиглаад бусдыг дарамталдаг гэдэг юм уу? Одоо сэтгүүлчийн нэр хүндийг унгаасан маш олон үйлдэл бас маань салбарт байна л да. Тийм шантаж хийх маягаарч гэдэг юм уу те. Энэ хүмүүст одоо жишээлбэл яаж хариуцлага тооцох ёстой юм бэ? Үнэхээр салбарыг бас хуулиар баталтай. Наад чинь хуулиар баталтай. Яг үүндээ шантаж хийгээд байгаа хүн хаана байгаа юм? Энэ хэвлэл мэдээллийн салбар ч өөрөө бизнес шүү дээ. Улсаас мөнгө авдаггүй. Төсвийн байгууллага биш. Яг л барилгын салбар, худалдаа үйлчилгээний салбартай яг л адилхан. Хэвлэл мэдээллийн салбар энэ бол бизнес байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ сэтгүүл зүйн салбар энэ хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа 3-4 мянган хүн чинь энэ чинь эндээс амьдарч шít. Харин Монгол орны ийм жижигхэн зах зээл дээр 3-4 мянган сэтгүүлч байгаад ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиллаж байгаа гэдэг чинь бас нэг бодлын баяр хүрмээр байхгүй юу? Биднэрт ийм хэвлэлийн хэрэгчлөө байгаа юм байна. Энэ салбарт бас мөнгө эргэлддэг юм байна. Гэхдээ их биш л те. Барилгын салбар шиг 3-400 тэрбумаараа эргэлддүүлтэй. Худалдаа үйлчилгээний салбар шиг 5-600 тэрбумаараа эргэлддүүлтэй. Тэ? Уул уурхайн салбар шиг хэдэн зуун тэрбумаараа эргэлддэг. Баг мөнгө эргэлддэг. Гэхдээ манай хэвлэлийнхэнд боломжтой. Өнөөдөр энэ
шантаж гэдэг үгийг энийг яг үүндээ улс төрчдийн гар хөлөө болгочтой. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн сэтгүүлч биш нөхдүүд. Өөрөөр хэлбэл энэ сэтгүүл зүйд ажиллаж байсан нөхдүүд нэг сурвалжлагч ч юм уу нэг сэтгүүлч хийжсэн нөхдүүд улс төрчийн хувийн PR ч юм болоод очихдоо ийм юм хийдэг. Энэ дээрээ юуг ашигладаг вэ гэхээр энэ олон нийтийн сүлжээ буюу Facebook, Twitter энэ сошиал орчин ашигладаг. Дураараа балбдаг. Хувь хүний эрхчлөөнд талддаг. Гэр бүл рүү нордог, ажил төрөл рүү нордог, ах トゥ хамаатан садан руу нордог. Өнгө цус элдв янзын хувийн асуудал руу орж доромжилдог. Хийж эрхэлж байгаа ажил, хийж исэн ажил руу нордог. Энийг хэн хийдэ? Энийг редакцтай сонин сайт, телевиз хийгээ явж гэнэ үү? Үгүй. Энийг хэн хийдэг вэ? Мэдж байгаа улс төрчдийн PR-чд хийдэг. Энийг нийт масс ойлгохдоо нөгөө л хүмүүс сэтгүүлчтэй. Яг өнөөдөр Монголын нийгэмд болохгүй цагдаа сэтгүүлч хорийг л дууддаг үстэй. Олон нийт мэдээлнэ гэж. Цагдаа дүгнэлтдэг үстэй. Нэг бол телевиз дуудана. Тий. Ийм байж бид ингэж ярьж болохгүй. Нийгмийн бүлээн зөвшөөрнө. Мэргэжлийн сэтгүүл зүүнүүдээр хойшоо ухарсан. Монголын мэргэжлийн сэтгүүл зүй маань яг мэргэжлийн сэтгүүл зүй маань яг үүндээ сошиал нэтворкийн комментчдын ард орсон үнэн. Эндээс бид ялгахын тулд яах ёстой юм? Бид ажиллах ёстой. Манай салбарынхаа өөрсдөө ажиллах ёстой. Өөрсдөө ажиллах ёстой. Яг үүндээ одоо бол сошиал нэтворкээр айхан шуурчаал дараа нь өдрийн сон ч юм уу, өнөөдөр сон ч юм уу, зууны мэдээ ч юм уу, эсвэл энэ бусад телевиз редакцтай хэдэн сайт сонингуудаар яг их сурвалжинд гараад ирэхээр тэгсэн байна шүү дээ. Али эдийн зорилготой хүрсэн. Нөгөө хүмүүс зорилготой хүрдэг байж тэр балбуулж байгаа, тэр гөвүүлж байгаа, бичүүлж байгаа, ярьж байгаа хүмүүс чинь хэцүү байхгүй. Тэр чинь бас ардаа хань ижилтэй, аав ээжтэй, ах トゥ хамаатан садантай, найз нөхдөдтэй хэцүү шүү дээ. Ийм юмнууд байдаг. Тэгэхээр энэ юу гэдэг юм одоо өөрөө чи асуудаг тэр нэг шантаж ч юм уу энэ хойшин татахын янз бүрийн юм бол Монголын сэтгүүл зүйд энэ бол байхгүй. Энэ бол улс төрчдөөс Монголын сэтгүүл зүйд харин утгачруулах гэдэг нэг буруу зүйл нэг юм байна. Энийг бол бид хийхгүй. Бид одоо юу гэдэг нь хэвлэл хүчлөөний өдрөөр энийг ярих хэрэгтэй. Бас хууль эрх зүйн орчныг ярих хэрэгтэй. Дээрээс нь энэ мэргэжлийн сэтгүүл зүй сошиал нэтворк гэдэг өсөлтөд авч хэрэгтэй. Одоо их хурал дээр захим хороо гэж байгуулагдаж байна. Тий. Захимаар ямар их улс төр хийж байна. Кейбордтой өнгө төвсгөл мөсгөл гарч ийн энэ мэн гэл дэлхийгээр юм болж байгаа энэ хамгийн сүүлд грек энэ төр хэл манайхаа их хурал дээр ярьж шин. Тэгвэл бид энэ захим орчныг зэгцлэх хэрэгтэй. Ирэх яг энэ ганц зөрөг нөхөр эрхчлөөн талж ин малж ин гэл янз янзын бичих байх л та. Үний юм чи, үнэн зүйлийн юм чи яах. Тэгжээч бид энэ сэтгүүл зүгхэн энэ нэг одоо шантаж юу ч хүлээд энэ янз янзын нэр хочийг бид ингэж салгаж авахгүй бол болохгүй. Энэ салбарыг ч бас яг энэ өрсөлдөөний зарчмаар ажиллаад явж байгаа шин. Чадсан амьдрч чадахгүй нь тэгээд өөр юм хий гэдэг зарчмаа хараад явж байгаа шин. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр мэдээний төсч энэ төрөд өндөрлж байна. Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр төхөж байгаатай холбогдуулан манай мэдээний зочноор нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ган зэрэг өргөдөө оролцож та бүхэнд мэдээлэл өглөө таны цаашдаа ажил амжилтсан. За баярлалаа. Та бүхэнд ч сайн амжилт хүсье. За баярлалаа.